Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. Зээ. Өнөөдөр ярьж өгөхөр болж буй кино бол Хангу киног дахин шүтгсдийг ордуу тавиулахаар бүтээл болоод байгаа бөгөөд 2025 оны цоо шинэ кино байгаа. Нэр нь сайн мэдээ буюу Good News. За энэ одоо яагаад ч юм бэ? IMDb сайт дээр 6.6 үнэлгээ аваадгсныг нь харвас тун тавгүй бүтээл болсон нээлт тулаа. Та нар над бяцхан мойног хорнууд аваач тарах ёстой юм дээр дараад тэгээд кинороо дэгдээд байгаа мэт. Тий. Кино маань бодит явдлаас санаа авч хийсэн тул шар үсэгч нь гоцойлгоно гэдэгт итгэлтэй байна. Хой. Тий. Чи талж ягаад хараад байхгүй. Description хэсэгт байрлах линк дээр дарж яадын сувгийн албан ёсны Telegram сувагт нэгдэх манустайгаа илүү ойр байх боломж байгаа шүү. За юу. Манус нь тэндээс хардаа хэд хэдэн бичлэгээ нууцаар оруулнаа. Бас болоогүй киноныхоо талаарх сонирхолтой мэдээлэл болон оддын бүх спорны талаар ярилцах учраас нэгдсэн байхад дэмгүй шүү. Окей. Үнэн гэж юу вэ? Заримдаа үнэн гэдэг сарны нөгөө талд оршдог зүйл байдаг. Гэхдээ энэ нь наад талд байгаа бүхэн худал гэсэн үг биш. Truman Shady. Кино маань энэ ишлэлийг хоорондоо хаялц зогсох хоёр ирийн яриагаар эхэлнэ. Тэдэнд хоёр төрлийн мэдээ байгаагийн нэг нь худал, нөгөөх нь үнэн байх ба хоорондоо хамааралтай эсхийг ганц энэ хөгшин ирийн жаахан бүтээлч байтал мөн итгэхгүй байх хүслээ дарахад хангалттай гэдэг үг бүхнийг төрөлдүүлж кино маань 1970 онд өрнө. За ингээд гол үйл явдалд орцгоё. 1970 оны 3 дугаар сарын 15 Арлын Японд улаан армийн фракцийн хамаг туранхай томах Ямамотог байцааж байгаагаар эхэлнэ. Тэрний эзүүлсээс нэгэн цаасан дээр Х-Ж2 үсэг бичсэн байхыг харуулдаг. Манерч хавтай угийн бүдүүлэг Япон оркин болохоор англи хэлгүй л гэж байна. Гэтлүүдэлгүй Ханядаач гинүү, Хинатаач гинүү нисэх онгоцны буудал дээр хэдэн төмрийн хог барьсан Япончууд гараад ирэх нь тэр. Өөрхөн онгоцны буудал нь металл илрүүлэгчгүй болохоор ядарсан хэдэн оюутнууд төмөр цоглуулж хэд гарган хааст шаах гэж байгаа нь энэ байх та. Гэх шүүн бодоод байж байтал хөлбөсөө хэдүүлгаж үчээ харившээ. Хоорондоо сэм яриа шидэн. Бид бол ашитанажо гэж мэгээл. Үздэг мангага дуурайдаг бол та жижигхэн бацааныга хоргон сумлаастай. Нөгөөх нь ч дүрдээ итгэн аманда бид бол ашитанажо гэж өгүүлсээр плетэд таслуулан цааш орохтой зэрэгцэн. Яриа энэ хитэн бацаануудын хил гаргасан төмрөөс болж онгоцны буудал металл илрүүлэгчтэй болсон юм байх. Манч ялгаагүй супермаркет камергүй байхад дэлбэлж хашраагаад нөгөө тул нарахгүй эрхэнд камер тавьдаг байсан та зайлуул. Хөрхи хаас чахыхаа хажуугаар бас улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулаад байгаамаа буянтай л хэрэний төмсгнүүд байна. За энэ ч яхва гол үйл явдалд орцгоё. Плетэд таслуулж онгоцондоо суусан олон хулгайчуудыг харахаар яалтчгүй бид бүгдийг нилээн сайн мэддэг. Лавга байна. Онгоцыг чинь дэрэмдэж байна гэдэг кино санаанд ороод болж өгдөгвэ. Ядчуутал ахамт нь хөрлөг авьяаны хамралтанд гаргадаг ч гэсэн бололтой юм. Хажуудах туслахта хошногондоо шамрамтайч 10к цагийн нислэг шаасан даа гэж хоншортой хошногоороо аархсан да. Тэрнийг нь туслах нь хөөргөж гавьяаны тэмдэг хошногны шамрам гэх аятаа хөөргсөн шиг урт холын замыг хөгжөөдөг бололтой юм. Айгуул мань хоёр хэр буцахта ирээнээр 69 цууч ирэх вэ. Харин энэ зур нөгөө хэд маань суудалдаа тухсан суугаад төмрийн сэгнүүдээ хүмүүстэй баригдуулчих вэ гэхдээ хар суутал онгоцны үйлчлэгч илүү өглөн ачааг нь янзлах нэрээр нөгөөхөөс нь салах гэж оролдоход эмэгтэй нь дургүй хүрэн онгоцны үйлчлүүлэгч рүү ууралж байх юм. Энэ төмөр энгийн нэг төмөр биш болоод явчлаа шүү. За ингээд солонгосчуудын Памагитя нам 2 киноноос хуулж хийсэн энэхүү киноны маань гол үйл явдал Алан Хядан инхүү эхэлж байна шүү үзэгчтэй. Дэлгэцэндээ ойртон суугаарай. Юу болсон бэ гэвэл нөгөө улаан армийн фракцийн хамаг туранхай томах Ямамотогийн халааснаас гарсан Х-Ж2 үсэг нь хөөргөөд журмал гэсэн утгатай байсан нь нөгөө төмрийн сэгтэй 9 хулгайч чинь өнөөх онгоцоо барьцаалаа шаачт юм да. Өнөөх хэдий чин толгойлогч нь бололтой энэ хаусын цогтойгоос нилээн царайлаг нөхөр бид бол улаан армийн байцаанууд
гэж төгд албагаа намруулсаар онгоцыг чинь дээрэмдэж байгаагаа цагаан хоолоогоор зарлж байна гэж хэлнэ. Энэ нөхрийг бүгсэн нь үртгэж нэрэлцгээе. За тэгээд мэдээж хэрэг барьцаалагдсан онгоцны хүмүүс сандарлаж орилдон шээсээ савруул зарим нь амиг ууж ястал нэг алингаа алдаж баялангаа тавина гэдэг нь болж байх юм да. Хөрхий хүн хүний зовлон өөр юм да. Бусд нь уйлаамайлаан болж байхад нэг нөхөр хамран дээрээ гарсан дурлын улаан жигтэй хэн загтансан бололтаараа ядан майжж байхыг харсан өнөө хэдий нэгэн сөхөрж ирснэ майжж өгч энэ тэр. Бас болоогүй. Дээрмчи юм байж юмтаа. Сэтгэл шаачаа. Энэ үед нь Японы телевизээр зам тээврийн дэд сайд нь сонгуулийн сурчлагаа шааж байгаа харагдах ба шууд нэвтрүүлгийн үеэр туслах нь орж ирээд онгоц барьцаалсан тухай хэлдэг юм. Манай эсийн зорилго ойлгомжтой. Нөгөө онгоцонд атсан хэдэн төмрөө хойд солонгос давааш түшээх. Гэтэл өнөөх шамбарамтай ахмад хойд руу Японы арилжааны онгоц орж байгаагүй. Бэ зам мэдэхгүй гэснээр хажууд хөрүүга бухаж тэрнийг хойд солонгос гаралтай хөнгөж авд юм да. Нөгөөх бантаад аав ээж нь өмнөд хүн байсан гэд бушуухан хэлээд авлаа. Бас шамбарамтай юм байж тэр хүн тэнтэй аминдаа хайртай зайлттай уулгаач юм да. Гэвч ууртай хүүхэн муухай царайтай залуу хоёр ээлжилж элэг цайр эвхэрч унахта хойд руу асуудалгүй хөргөж өгөхөр болдог хэдий ч. Манай Японд онгоцны бензин тасарсан. Манай бон очир болж арай ядаж 50к чаас. Энэ бензин хойд руу итгээл 7 буудалж орохгүй л гэж байна. Онгоцны хянах самбар гэж мэддэгт мэрэгэн цоохор, мэддэггүй дэрэн цоохор. Time out. За. Кинон дундуур кино рекламдах ажил гарсан манайха. Хөдөө багийн сургуулийг хаах шийдвэр гарснаар багш ажилчид багийн иргэдийн дунд бужигнаанд гэдэг бөгөөд орон нутгийн боловсролын тогтолцооны эмзэг ээдрээтэй асуудлууд багш нарын хүсэл мөрөөдөл хөдөөгийн буйдхан нутгийн иргэдийн амьдралын хөгжилтэй өнгө төрхийг харуулсан хөнгөн инэдмийн уянгийн драм бүхий бодит явдлаас сэтвлэн бүтээсэн багийн сургууль уран сайхны киног Dish Univision Look TV-гээс үзээрэй манайха. Үнэхээр хөөрхөн кино болсон байж сая. Окей. Үзчихэд комент хэсэгт ямар юм болсон талаар нь бас бичээд үлдээч хэрэг. Уншиш окей. За. Энэ олон юмны аль нь төлсний цаад гэдгийг мэдэхгүй юм чи яах вэ? Тэгээд энэ үгэнд нь итгээд төлсөн гэлэхэр болдго юм. Гэтэл аль хэдийнэ нөгөө газар нь зариг өнөрөө мөнгө ахын тэр улс даяар лайв шааж байдаг. Ерөнхийдөө бол тэр онгоцны буудал бүхэлдээ зэрэг цагдаагаар бүслэгдсэн ба хэдэн нөхдүүд баруун зүүнээс нь зэрэг дайрны энтер гिचгсэн төлөвлөгөө боловсруулж байхад Япон Дон Карлеон хурч ирээл. Миний онгоцонд хүн өөхөх ёсгүй шүү азнууд минь. Тэнгэр дэхгэр шиг аюулгүй гэсэн үрээтэй. Гэхдээ хэрээний төмсг нь заримдаа хүмүүс гэртээ өгдөг гэж хэлээд Дон ахын дургийг хүргэн цээжрэгөө шанаад болваа хөрх. Харин онгоцонд нөгөө хэд маань хурдан бензин үгүй бол барьцааны хүмүүсийг дэлбэлэн шүү гэж ойрол чарлж өсөрч дэвхцэж. Бид бол ашита ноожо гэж өрөө үгээрээ рэп дэм бэ шаадаг. Таанч нөгөө станууд нь ашита ноожогоо мэдэхгүй чавс. Тэгсэн тэдний дундаас өнөөхөө манганых нь үнэн фэн гарч ирээд бүгдд нь нүдэнд харагталж үжиглэж үзүүлэхэд гарууд бүгд авчихсан. Өнөөх мангаг нь үзэл суудал хаанаас ч юм хинэж даалгаврын бүүн мэд сөнөөгч онгоц гарч ирээл урд нь гараад ирнэ. Айц үст. Бүгд сөнөөгч онгоцыг яаж дэлбэр хийх нь харах гэж амьсгаа даран хүлээж байтал өнөөх нь арай гэж зогсоол олооч хязаг алдахаар гэр рүүгээ шавхтж байгаа бас нэг үйлсгөө нөхөр байдаг юм. Эд бол Японы талын бүтлгүү навчнууд байлаа. Одоо харин Солонгосын талын бүтлгүү навчнууд ямар төлөвлөгөө боловсруулж байгааг харцгаая. Тэгэхээр бид Япончуудын бүгсийг улзуулж Янкичуудын өгцгийг толгох гэж үү? Гэх зэрэгээр яриа өрнөж эцтэй хэрвээ энэ Японы улаантнууд хойд руу очиод хойдууд Японтой хэлэлцээр хийж эдийн засгийн тусламж хүсвэл хойд дахь улаантнуудын дотоодын нийт бүтээгдэхүүн өсөж биднийхийг гүйцэх юм байна гэж айсан солонгосчууд энэ асуудалд голлож оролцохоос өөр сонголтгүй болно. Энэний гол хүн бол мэдээж киноны эхлэлд байсан үнэн худлын талаар санаа дэвшүүлдэг манай хөгшин ах. Нэр нь хэнч биш. Энэ хооронд өнөөх онгоцыг ажлын хэд маань ажиж байх бол онгоцон дотор хүмүүсийн бие муудаж манай дээрэмчид эмчийг суллаж хүмүүсийг эмчлүүлж байна. Удалгүй дотроо хуралдаж өвчтэй хөгшин хүмүүсийг суллах хурган санал асуулгыг уулснаа. Бензин хэлгээд хүүхэд хөгшөд өвчтэй хүмүүсээс суллаж энэ. Тэр бүхэн тэнд нэг хямдхан сэтгэл шаацсан бас. Гэвч онгоцны жолооч маань үнэхээр хойд солонгос явах замаа мэддгүй гуйлагч юм байж л дээ. Энэ нэг нь тэрэнд газрын зураг өгч сайн яваарай гэд гаргаж өгнө. Стайл нэр юу ч гэвтээ. Тэнгэр дээр газрын зураг ашиглах юм бах уу? Йоо. Нөгөө талд солонгосчууд олон янзын төлөвлөгөө боловсруулж дараагийн зогсоол дээр тэднийг хүлээхэр болно.
Мэдээж Солонгосын талын гол төлөвлөгөө боловсруулагчаар манай хөгшаах хэнч биш байх бол тэрнтэй гар нийлэх хамтрагч нь өөрийгөө таниулах гэсэн утгатай нэртэй дэслэгч Го Мён байна. Тэрэнд энэ нэрийг аав өгсөн гэнлээ. Аав нь Солонгосын дайны ахмад дайчин байсан байж л дээ зайлуул. Цагаан морьтон довн дээр гарнатан дэлбэрч хөлөө хийсгсэн ирдэ. За ингээд өгшин хэнч биш залуу дэслэгч өөрийгөө таниулах хоёр маань бүх удирдлагыг гартаа аваад төмрийн хаягдлаа 9 дээрэмчний хүлээнтэй. Манай дэслэгчийн зорилго нь үнэхээр л өөрийгөө таниулж одоо медаль авч аавынхаа дутууг гүйцээх. Өөрхийн ардын арим нь аавынх нь хоёр хөлний төлөөсөн цаг бэлгэлсэн байдаг юм. Гэвч яг ажиллагаа эхлээд хяналтын радараа томруулах дээр тулсан чинь би хоёр зөрчих, чи зөрч гэж Америк солонгосоор маргалдаж байх хооронд хөгшин ах маань радарыг нь дөрөв дахин сунгаа томруулчихдаг. Гэтэл өнөөх дэслэгч маань би ингэж олон улсын хууль зөрчиж чадахгүй боллоо. Гарлаа чадахгүй гэд уйлан дугаараа танигдчих өгнө. Олон улсын хуулиндаа нисхийн радар 50 милээс илүү харвал шууд шорон шаад юм байна л да. Өгшин ирч өнөөхийгөө сомолж чамд одоо медаль хэрэггүй юу? Чи өөрийгөө таниулаад одбуулсан штэ бро гэсэн нэмэр болсонгүй. Би бүгд найрамдах солонгос улсын зэвсэгт хүчтэй зэрэг гэж ирээл орилсон чинь нөгөө түлэн гэнт нэг рүүгээ буу шагаагаал юу ч болоод байгаа юм. Нохой наадам цаашаа болж байтал хинч биш. Байна уу? Пицца захиалах гэсэн юм гэж шалт айлын орж ирээд бүгдийнх нь анхаарлыг сарниулаад дэслэгчийг төв тагнуулын газрын дарагтаа утсаар яриулдаг. Дэслэгчд тагнуулын дарагтаа утсаар ярихт нь хоёр бодол орж ирсэн байгаа юм. Татгалзвал 9 шидээрээ тамлуулаад улаант ингээд цаллагдаж дахир дутуу болох эсвэл золгүй явдлаар амиа алдсан зэрэг болж сонинд гарах. Ямар ч тэн хүний бодлыг сорж татгалзах хэвдэ. За гэл зөвшөөрөхөөс өөр сонголтгүй болж байгаа юм. Харин онгоцонд манай дээрэмчид зорчигчдоо кэрлж идэх юм өгч онгоцны амьдрал гандагийн хаалга шиг л амар тайван жолоочийн бүхээх дээрэмчин залуу капитализмын тухай хэлэлцүүлэг хийсэн шигээ зам хороож явна да. Тэгтэл гинт гай гахаа дээрээс газар модон дотроос солонгосын нэг бүтлгүүд арга нь хоёр сөнөөгч онгоц хөөргөө шаачиж. Ахаас бон үмэн. Онгоцон чичир салгалаад яг л хизээ мүдгүү тавих гэж байгаа балдаа өвөө шиг сандарч өгөх байтал өнөөхтэйслэгч соо маань наагур цаагур танил тал руугаа ярьж хөөрж алалцаж ноцолцсны эст ашгүй нэг юм хоёр онгоцыг буцааж чаддаг. Төмрийн эсийн дээрэмцэн энэ онгоц бас хуйхтай юм аа. Манай Бамагетийн намч нэг юм уу нүдний боолттой шонхор цонхыг нь хаг шааж орж ирээ сүрч байгаа штэ. Тэрний дэргэд хоёр сөнөөгч онгоцноос мултарсан хоншор товлгачууд та. Энэ хооронд хойд өмнөд хоёр онгоцтой холбоо тогтоох гэж шугмын раживны долгион булаацалдаа зай болно. Ингээд хамгийн хурдан долгионоо олж чадсан хурууны хурдтай хүн л онгоцтой холбогдож чадах юм байж л дээ. Гарууд өөрсдөө Клинт Иствуд шиг хурдтай байх ёстой гэж зүйрлж байгаа чи яг үндэ бол хэн хурдан саадаг төрүүлж тавина гэсэн үг. Ойдын хүн бол хизээний ихнэр хүүхэдтэй нас тогтсон юм харагдана. Манай дэслэгч нас залуу эд сайлсуу ариун сайхан дээр байгаа асуудалгүй түгэл аавна да. Ингэснээр өөрсдөө хой солонгос гэж итгүүлэн барьцаалагдсан онгоцыг өөрсдийн нисэх буудлын дээр буулгах юм. Яг гэж үү? Энэ онгоцны буудлыг бэхний ашиг болгож янзлсан байгаа. Ойдууд талцаж долгионоо авч онгоцтой холбогдсон тэд агаарт буудлага хийж зочдоо найрсгаар хүлээн авч байгаа дөрвөлэн хошигруулна. Энэ гой дэлбэрэлтэнд төмрийн 9 маань уярч коммунистуудаа магтах бол манай хоёр нисгэх шамбрамтай 10к цагаа гүйцээлэ гэж нэг нэгэндээ баяр хүргэнэ. Зарим хүний шамбрам хүрт хоншоортой хэлэх юм таггүйлэг. За ингээд 3 дугаар бүлэг. Өнөөх нисэх онгоцны буудлаа бүхэлд нь өөрчлөн хойд солонгос болгож энэ тэндээс кино найруулагч жүжигчдийг авчирэн бүхэл бүтэн үзүүлэх тоглолт бэлтгэж байна. Энэ бүхнийг харсан тагнуулын дарга баярлаж цугны өснүүд баяр хүргэж энтер бас болоогүй өмнөдийн бүх том даргууд цуглараа атгалаа. Базар байна. Энэ хулгайчууд ч илгээр явуулах нь л дээ. Найруулагч нь хүртэл таргын юм байж цэрэг болох гэж хичирсээр байгаад нүүрнийг нь өөрийгөө шатж байгаа хэрэг. Манай дэслэгч цаа хүртэл өөрийгөө шагналаваад мандаж байгаагаар төсөөлөөл. Энэ хулгайчууд ингэж байгаад яг ихээсэн шин хоосон сансан газар байх та. Яаж явахад бас нэг гайтай лалар нь хальтардаг хаосыг зурчнаа. Энэ хаосыг мөн ч ихлээ болно доо. Яацарцсан заяагүй хулгайчууд юм байдгийг. За мэдгүй юу л болог. Өнөөх онгоцон хүрээд ирлээ биз та барьцааны хүмүүс бүгд л айцтай суухул төмрийн 9 удахгүй төмрөө зараад мөнгөтэй болно гэсэн шээ гинээд суу. Онгоц зогсох үед туслах найруулагч Ready Action гэж орилоход хөгжимчд жүжигчид тоглож яг л хойд солонгос шиг харагдажсэн ч нэг өлөн нүдтэй гөлгөн зогсоод байгаа Америкийн онгоцыг харчаад бас болоогүй цонхон дээр даян амрагын өвлийн идэл шиг тарган тэмүгээс захиалсан сахалтай бүүгийн шиг хар писта бүргэрээдээ сууж байдаг шээс.
Ингээд дэрэмчд маань хойд солонгост ямар азныхан тэмээгүй сахалтай бүгэ байх юм бэ? Хөл хитгүүлчихлаа. Алив чи наадуулаа үг унгадахтаа гэд. Бөгсөн нүүртийг сомлоход нөгөөх нь олон төрлийн он тоол асууж байснаа. Өнөөх тарган найруулагчаас англиар "Хойд муу юм уу?" гэж асуусан чинь нөгөө орк нь ойлгохгүй түлээ царайлна. Яд жоохот ууртай хүүхэн хул хэфэмэ гаргаж ирээ. Долгион үдсэн чинь Америк өвгөн ахын туу яваа шаадаг юм да. Яг энэ үед нь тарган найруулагч нөгөө асуултыг нь ойлгохгүй байснаа. "No" гэж шаачна. Ингээд бүх төлөвлөгөө фейлднэ. Том зургаараа нүүрсний хулгаагаас амар төлөвлөгөө. Монгол хаанаас амар жүжиг шаасан солонгосчууд зуурсан жонхуугаа яаж бүтэлтэй юм болох вэ гэж маргалдаж байх үед нь нөгөө киноны эхлэл зурагтаар сонгуул шаагаад байсан зам тээврийн сайд нь ураад ирнэ. Хойд солонгос дарга нар тагнуулын даргаыг чиний санаачилсан төлөвлөгөө чинь бүтлэг. Одоо бараг л ажлаа өг зайл гэх нь холгүй адалж байтал нөгөөх нь шууд хэрэгэ булзааруулснаа. Манай сод эслэгчийг өшгөлж хэрээний төвсөг минь чамаас олж манай бахархалтуулсан юм байдал төрлөө. Чи буруутай гэж хамаг хэрэгэ мань ирлүүч гиснэ японочдыг газар дор ордлмуулж байтал тээврийн сайд ороод ирнэ. Өдгөө коллегнууд бүгд бандгандаа ороод дууга хурааж байгаа байхгүй юу? Мань Япон сайд энэ төлөвлөгөөг хэн санаачилсан тухай асуусан чинь нөгөөдөл чинь нэгэндүүгээ бугсаар байгаад бүх хэргийг манай хүн өөрөөр болно. Гэтэл Япон сайд нь манай иргэдийн төлөө ийм зоригтой үйлдэл хийсэнд баярлалаа гэд манай дэслэгчд бөхийг шаасан чинь ясны нэрлэхгүй юм болохоор шууд тагнуулын даргын үүрэг гэж хэлээд даргадаа ког авчиж байгаа юм. Энэ хооронд онгоцсон дотор дээрэмчд маань бэ төлөвлөгөө юу байна гэд бөксөн нүртээс асуусан чинь нөгөөх нь нэг арга хэлсэн бол онгоц хөдөлгөөнд орно. Япон сайдуудын өмнө өндөр рейтинг авсан тагнуулын дарга бөксөн нүртэй холбоогоор ярьж биеэр уулзахаар болоход аймхай дарга дэслэгч сог явуулдаг. Харин хэнч биш сог битгий яваа чамаг яаж ч юм блэ гэж хориглож дийлсэнгүй явсаар онгоц руу орно. Бөксөн нүрт чи худлаа хэлж биднийг энд буулгаснаас болж хөдөлгөөр унтарчлаа. Одоо асааж өг гэхэд манай дэслэгч тог ирэхээр асаач нөө. Ямар хэрэгээр намайг дуудсан юм бэ? Гэхэд барьцааны хүмүүсийг харуулж "Тэд бол чиний худал үгнээс болж өгөх хүмүүс сайн хараад ав" гэж ёрын үг шидэж шарыг нь болтно. Тэгснэ Тэслэх бомбог гаргаж ирснэ. Яг одоо хойд руу явбал үгүй дэлбэлнэ. Энэ бол бидний бэ төлөвлөгөө. Бид зорилгоо бүх дэлхийд харуулна гэж хэлээд ууртай хүүхэн бөксөн нүртийг хотголно. Энэ үед тагнуулын дарга хинч биш хоёр. Ким дарга хэлснээр бүгдийг хийцгээе. Эднийг хойд руу явуулъя гэж ярьж байх ба хоёр улгаач хойдын тагнуул байсан батлагддаг юм. Ийм учраас л киноны эхлэлд хинч биш хүний толгой эргүүлсэн юм яриад байж л дээ. Харин онгоцонд бэ төлөвлөгөө бөксөн нүртийн амин бус газар худгалаад өөрсдөө юу ч хийхээс буцахгүй Ашита ножонууд шүүгээдгээ дэслэх цоод баталсан байдаг. Манай хүн ч эргөө пистануудаас нэгийг ойлгосон бол та гарч явнаа. Зүгээр ч нэг гараад явчихгүй бөксөнд бас бүтлээрээ эргэх юм аа. Өнөөх К үсэг дээрээ хальтраад унж байна. Даанч яаж онгоцны хүмүүсийг аврах гэдэг нь гарц гаргалгаагаа олж чадахгүй л яваад байгаа юм. За тэгээд энэ хэсгийг жаахан гүйлгэж. Утга учиргүй олон хувь даанууд болж байна. Сүүлдээ бүр солонгосын тэргүү хадагтаа ирж байна. Нөхөр нь хит шоудад шаардалж яасан байх уу? Шаардтаас илүү энэ асуудлыг шийдэхгүй бол дахиад уух гэж байгаа юм уу та? Арга ядаад Афганы ирж энэ асуудлыг нэг тийш нь болгохоор Солонгос улсын зүгээс дээрэмчдийг хүмүүсийг суллах юм бол ямар ч аюулгүйгээр хойд Солонгос руу явуулах алтан бичиг дээр тамгадарж бадлагаажуулж өгдөг. Гэтэл их сансан шөнө газар хоосон болоод ууртай хүүхэн зайлаараа гөлгнүүдэ гэд утсаа тасалснаа алтан бичгийг нураад бид хойд Солонгост хөл тавьсан өдрөө хүмүүсийг суллана. Үгүй бол бүгд онгоцсондоо тэлбэрнэ гэд сөртүүлж байна. Ингээд сүүлчийн найдвар нь үгүй болсон дэслэгч хинч биш хоёр яах учраа олохгүй ахаад л ярих юм аа. Тэгсэн нөгөө хоёр улсын дарга нар нь хоорондоо хэрэлдэж муудалцаад тагнуулын дарга намайг зодчлоо. Би гаргүй болчлоо гэж үжээд бүр лай болж байна. Тэгснэ хинч биштэй хувилдсан юмаа ярьж хаад хар хурдаараа арилаад өгнө. Манай дэслэгч хүмүүст яаж туслахааргаа хайж барьцааны хүмүүсийг суллахыг гуйж гуйвшиж хамгаалтын цэргүүдэгч явуулж 9 шидэрээ үздэгч бөксөн нүрт нөгөө л нэг мангагаа ярьсаар л байдаг. Феста мөнгө авчих юм ааш. Ашита ножо үхээд үнс болсон ч үхлээ үн цэнтэй утга учиртай болгосон. Тиймээс бид онгоцыг дэлбэлнэ гэд 4 минутын хугацаа өгдөг. Дэслэгч соо тэгэл гинт гаамлаж чаанда. Зүгээр л гүгээд очих хооронд орчихуу эс орчихуу гэж гуцсаар өнөөх каускэн дээр халтарчихдаг шээс. За ингээд барьцааны хүмүүст ганц туслах боломжтой хүн нь Японы дэд сайжууд. Мэдээж тэрийг хинч биш хэмэх сумлсны эцэст мань хүн барьцааны хүмүүсийн оронд барьцааны хүн болж хойд руу явхаар шийддэг. Гэвч хамгийн тэнэг нь барьцааны бүх хүмүүс буусны араас Японы сайд орсон нь элэг эвхэрч инээд хөхөрмөр хөгийн хөгжилтэй байл.
Магадгүй энэ бүхэн Японы талын хойдтой хувилдсан тавилттай жүжигч байж мэдэх юм. Тэгээд 5 дугаар бүлэг гэж хинж биш дэслэгт цоо 2 баахан юм гуцаж эцэст нь төмрийн 9 нээрэнгээс айл дээрэмчд биш хойд солонгос төмөр аваач туушаах гэж байсан гарууд байж таарсан бол Япон сайд эсэмэнд нутагтаа ирсэн байдаг. Харин энэ бүх гавьяаныхаа шагналд дэслэгч маань аавынхаа өгсөн цагтаа адилхан цаг авснаар дуусна. Хинж биш ах маань энэ бүхний хорийг худгасан хулгайч байсан байгаагаар нь кино маань төгсдөг юм. Ямар тач нэлээд элгийн гоё шатгал кино байна тийм ээ. Энэ хүртэл үзээд дардаг юма дарсан та нартаа баярлж байгаа шүү. Яад нь яах гэж заа юу? Ааштай сайн дараад яваарай. Окей. Өөр зүйлгүй тулаа дараагийн киногоор уулзлаа. Түр баяр та бяцхан миньонуудаа.